Американо та юу захиалах уу? Яг ийм үед американо, эспрессо, капучино гэдэг аюул олон төрлийн кофенуудын сонголтоос яг ямар кофе авах вэ гэдгийг мэдэхгүй эргэлзээд ах юм бол анхаарлаа нааш нандуулаарай. Нэг эспрессо авъя. Эспрессо нь ердөөсөө л кофений ох гэж хэлж болох бөгөөд эспрессо машинаар шахаж гаргаад хамгийн өтгөн хэсгийг нь гаргаж авч байгаа нэг хэлбэр юм. Зарим хүмүүс уухад айгуу гашуун гэдэг боловч яг үнэндээ энэ нь ямар үр ашиглаж байгаа, ямар техник ашиглаж байгаагаасаа ердөөсөө л хамааралтай юм байна. Нэг американо авъя. За харин одоо американогийн хувьд бол эспрессон дээр халуун ус нэмсэн учраас амтын үед хамаагүй зөөлөн болж ирдэг. Тэгээд нэмэлтээр магадгүй мөстэй уух юм бол мөс нь хүчитлэг байдлыг нь дарддаг учраас аюул олон хүмүүс американог мөстэй олж уух туфтаа байдаг шалтгаан нь ердөөсөө л энэ юм байх нь. Нэг лаг. Одоо харин цөмөрөө long black-ийн талаар ойлголттой болж авъя. Ер нь бол американогоос нэг ялгаа байхгүй. Харин хийгдэх ажилбарын хувьд бага зэргийн ялгаа байгаа. Өөрөөр хэлэх юм бол халуун усан дээр эспрессогоо хийх байдлаар гаргаж авдаг. Гэхдээ хийгдэх усны хувьд харьцангуй бага учраас амт нь нэг тийм час хийсэн баялаг амт гарч ирдгээрээ ялгаад байгаа. Тэгэхээр үндсэндээ бол товчхондоо хэлэх юм бол хийгдэх аргаасаа бага зэргийн ялгаатай гэсэн үг. Нэг латай. За харин латаны хувьд бол ердөө амархан эспрессо буюу кофений үүр нэмдэг нь хөөрүүлсэн сүү гэсэн хоёрхан орчноос бүрддэг. Энэ хоёр орчин маань нийлээд үндсэндээ бол эспрессо, хөөрүүлсэн сүү, сүүний хөөс гэсэн гурван давхарыг бүрдүүлж байгаа. Яг энэ гурван давхаргаар сорулаар урж гинөө эсвэл хутгаад урж гинөө гэдгээс хамаарат амтын хувьд л нэлээтэй болдог. Тэгээд саяны хэлсэн кофенуудаас харьцуулах юм бол мэдээж сүүний орц ихтэй байгаа учраас тийм зөөлөн бас илүү уухад тааламжтай амтыг өгдгөөрөө ялгаатай байгаа. Cappuccino, please. За уламжлалт капучино нь болохоор single shot espresso дээр нэмдэг нь хөөс ихтэй хөөрөлсөн сүү хийдгээрээ ялгаатай. Тэгээд яг энэ аргаар хийж байгаа капучиног нь болохоор dry cappuccino гэж нэрлэдэг. Харин илүү latte art талдаа хийх юм бол үнийг нь wet cappuccino гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр та хэрвээ ийм зөөлөн сүү амтагдсан бас хөөс ихтэй ийм чихэрлэг амттай кофе уухыг хүсэж байгаа юм бол капучиног сонгоорой. Дараагийн дугаард кофений талаар юу мэдхийг хүсэж байна? Комент хэсэгт бичээрэй. Бид бүхэн дараагийн дугаартаа кофений талаар бүгдийг хэсэгтээ оруулах болно. Дундаар уулзъя. Баяртай.